шинэхэн бичлэгтээ тавтай морил. За өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ 18 наснда ганцаараа амьдрах ямар хөө байдаг вэ гэдэг бичлэг хийсэн байгаа. Энэ влог маань маш богинохон болчихсон учраас би жоохон хурдан ярих гад байх шиг байна. Юутэйч та нар намайг анх удаага харж иж магадгүй би ингэж влог эдэр контент эдэр хаасайгүй юу н хийдэг нэг тиймэрхүү өсвөр насны охин байгаа. Юутэйч миний өсвөр нас удахгүй дуусах чинь гэж бодсон чинь жоохон гонхолчихлаа. Юутэйч би нөгөө нэг 2-3 хоног ганцаараа хонсон юм аа. Тэрийгээ тэгэл ганцаараа амьдэрсэн юм шиг ярих гэдаггүй юу. Даанч тэгээд ярьч чадахгүй мэн. Гэтэл яг үндэ ганцаараа нэг жил амьдэрсэн юм шиг л мэдрэмж авд юм билий. Яг тэгвэл ингээд гэр бүлийнхэнтэйгээ ингээд олуулаа ингээд байдаг болохоор ганцаараа ингээд нэг орой унтахтаа ингээл ганцаараа унтаад өглөөс эрэхтэй ганцаараа сэрэнгүү ч бас нэг жоохон эвгүй юм билээ штэ. Тэгээ би одоо юутэйч өглөөний цаймагаа бэлтжээд цагаан идчихэд сургууль руугаа гарах гэж байгаа. Давтлагатайсан болохоор юутэйч сургуульд амрахаас 2 хоногийн өмнө би ингээ ухаарал явагдаад хоолоо ингээ гэртээ идэ гэж би бодоод тэгээ юутэйч будаага агшаагаад гарсан байгаа. Тэгээ хог могч дүүрхгүй юм да ингээ ганцаараа байнгут. Юутэйч тэгээд би ингээд өмсөх хувцсны ингээд санаа манаа та нар ингээд олдохгүй байлгаа зү зүгээр яг нэг өмсдөг ганц бодолт толчих. Тэрийгээ тэгэл шууд углаал гардаг нэг тийм санаатайгаараа заяа. Тэнгүүд миний олонгуудаа шууд өмсөөл углаал гардаг хувцас олонгуудаа энэ хүүх өнгийн бодолт манаагаа би тэгээд зүгээр юм бодмооргүй өмсөх хувцсны санаа олдохгүй бол би зүгээр хүүх бодолт өмсөл гардаг. Тэгээ би юм бүрээсээ хамаг хурдаараа гүгээд давталхандаа гэс амжиж суучгаад гэс төв орсон байгаа. Тэгээд би дэлгүүр дээрээ ирээд маргааш нь би пациентээс болохоор ваксанд орсон байгаа. Тэгээд сайхан өснүүдээ ахуулчаад гэлүүгээс хам хурдаараа яаж байгаа юм чинь ягаад гэвэл өлсөөдсэн болохоор би ч нөгөө гадуур дандаа юм иччихдэг болохоор чинь ингээд энэ өдөр ганц нөгөө бичлэг хийж явахдаа гадуур юм идэ тахав гэж бодоод жоохон ингээд гэртээ эрт тарихыг хичээсэн байгаа. Тэгээл угаасаа эрт тарилаа гээл 7-8 гэж угаасаа харж байгаа байхгүй юу. Тэгээд гэртээ очоо ингээд хоолоо хийж байгаа. Уул нь ингээд ганцаараа ингээд жоохон хоол хийлээ гэж ингээд ботсон чи яг үндэ айгүй их хоол хийчихдээ юм бэлээ нөгөө нэг юм одоо юугаараа зүгээр ингээд нэг юм туршлагаараа ч гэх шиг ингээд дандаа их хоол хийсээр хагаад ингээд одоо сурцсан тэгээд айгүй их хоол хийсэн бэлээ. Тэгээд тэрийгэ маргааш нийтээ гарсан. Тэгээд орой унтахтаа мэдээж гэрлийн асаалттай унтна. Би чи охин хөвчүүдээ бас жоохон айж байгаа шүү дээ. Тэгээд юутаач өглөө маань дахиж ихсэн байгаа. Дахин нэгэн өглөө маань эхэллээ. Hi guys. Одоо 8:40 болох чинь тэгээд би нөгөө өчтөр хийсэн хоолоо халаад иччихэд тэгээд хичээл рүүгээ гарнаа. Үгүй тэрнээс өмнө би нэг цагаан орхон шинжилгээ өгнө. Нэг юм бүтэн ус оллоо. Энэ усны сав одоо энэ шүхэр мөхөр идэрчтэйгээ явахгүй бол над шиг алхахдаг хүмүүст бол энэ бол маш чухал зүйл. Тэг outfit видео хийсэн чинь тэр нь устчиж. Тэгээ юутаач би өнөөдөр ийм ингэж хувцалсан. Тэгээ би одоо хичээл дагарлаа. Хамт гарцгаая. Баяртай хичээсэн чинь хамт гарцгаая. За энэ бол миний хамгийн сүүлийн хичээл байсан дунд гүнзгий ангийн маань. Тэгээ юутаач төгссөн байгаа. Тэгээ би шууд нөгөө пациентээс болохоор яарад харсан. Юутаач тэгээд би өөрийгөө ингээл харуулаад миний air system амар байна гэж мэгингүүтэй. За тэгтээ яахав дээ зүгээр штэ гэж байгаа байхгүй. За тэгээд энэ хүртэл миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Юутаачны ганцаараа 2 хоногтой бараг ганцаараа 2 жил амьдэрсэн юм шиг мэдрэмж төрж байсан. Тэгээд тэр мэдрэмжээ та нарт энэ бичлэгээрээ харуулах гэж бас их хичээлээ. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа баяртай. Kiss kiss.